дүрм хуулийн шалгалт өгөхөд бол яг хуулиа та нар маань сайн мэдчихээн тийм ээ. Тэгээ монгол хэл бичгийн дүрм зааж байгаа нь ямар хүчтэй юм бэ гэхээр Монгол улсын үндсэн хууль төдийгүй Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжн дээр маш их зөв бичих дүрмийн болоод найруулгын алдаа их байдаг. За тэгээд тэндээс бас жишээ татаад багш нь оруулсан байгаа. Гэхдээ хичээл маань нэгдүгээр хэсэг бол зөв бичих дүрм багш нь заана. Хоёрдугаар хэсэг болохоор найруулгын алдаа. За найруулгын алдааг заачхаар зэрэг өөрөө одоо найруулгын алдааг мэдчихээр хүн найруулгын алдаа гаргахгүй одоо найруулгын алдаатай үгүйг үйлбэрийг хараад энэ алдаатай юм байна, энэ ийм алдаатай юм байна гэдгийг мэддэг болчдөг. Гуравдугаарт хуулинд ямар алдаа байгааг цөөхөн жишээн дээр тайлбарлаад за ингээ хичээлээ дуусгана. Тэгээ онлайн хичээл хамрагдж байгаа хүүхдүүд маань бүгдээрээ өөртөө 5 тухтай орчныг бүрдүүлээд анхаарлаа төвлөрүүлээд сандал ширээгээ биелдээ сайхан суугаад өөртөө тухтай орчныг бүрдүүлсэн байхаа гэж багш найдаж байна. Бичиж тэмдэглэж аваарай. Хизээд одоо та нарт зөв бичих дүрм бол хэрэгтэй. Учраас бичвээр боловсруулахд хэрэгтэй учраас бичиж тэмдэглэж аваарай гэж багш нь зөвлөж байна. За зөв бичгийн дүрмийн агуулга бол эдгээр 8 агуулгад багтжээдэг. Монгол үсгийн дүрмийн тухай. За монголчууд түүхийн хугацаанд 13 бичиг үсэг хэрэглэж ирснээс 1949 оноос эхлээд кирилл бичгийг хэрэглэх болсон. Кирилл бичгийг хэрэглэж эхлээд 1947 онд Зэндийн Дамдын сүрэн багш маань монгол хэлний утга зохиолын хэл хал хаман аялгаунд суйрлан энэ зөв бичих дүрмийг зохиосон байгаа. За энэ зөв бичих дүрмийг зохиогоод 1983 онд Монгол үсгийн дүрмийн толь гэсэн толь бичиг гаргасан. Тэгэхээр монгол хэлний зөв бичихтэй одоо гадаад үгийг бид нэр яаж бичих вэ гэдгийг толиноос хардаг шиг монгол хэлнийхээ үгийг зөв бичихтэй толь бичиг ашиглаж сураагүйгээс болж манайхан одоо алдаатай бичснийгээ зөв гэж үзээд дандуу ташаа ойлголттой явдаг. За тэгээ эдгээр 8 одоо цэглэлийн дүрм хүртэлхийн 8 одоо дүрм байна. За энэ зөв бичих зүйн түгээмэл гаргадаг алдаанууд гэдэг. Одоо сүүлийн үед бол сошиалар ингээд энэ зөв энэ буруу гэдэг ингээд бас багш нар хэрээрээ л одоо зөв бичихлэх аянд хөтлөх гэж хичээж байна. Нөхөддөө гэдэг үгийг манайхан буруу бичдэг. Сурагчдаа, бусаддаа, оролцогчдоо, хуульчдаа тийм ээ төгсөгчдөө гэдэг үгийг манайхан буруу бичдэг. За тэгэхээр энэ үгийг бол нартлын хувилбараар нь зөв бичнэ. За ямар дүрмтэй холбоотой юм бэ гэдгийг багш нь одоо энэ тайлбарлана. Тэгээд та нар маань хэлдэг энэ урд нь ингэ бичдэг байсан шүү дээ би. Тэгсэн чинь ингэ бичдэг болсон байх. Яас хэцүү юм бэ? Монгол хэлний дүрм өөрчлөгдөж байх юм. Тэгэхэд тоо өөрчлөгддөг. Нэг дээр нэгийг нэмэхээр хоёр хэвээрээ л байж идэг. Яасан хэцүү юм бэ гэж ярьдаг. За тэгэхээр энэ ойлголт бол андуу ойлголт юм шүү. Монгол хэлний дүрм огт өөрчлөгдөөгүй. 1983 онд гарсан Монгол үсгийн дүрмийн толь энэ дээр байна. Багш нь номын зургийг оруулсан байж байгаа. Тэр энэ ном одоо дүрмийн толь бол 2018 он хүртэл мөрдөгдөж явсан. Тэгэхээр энэ толь бичгийн 29-р зүйлд нэг үгэнд хэд хэдэн залгуур залгахтаа нэгэнтээ гээж бичсэх шиг сэргээж бичихгүй гэсэн дүрм байгаа. За жишээлбэл бутар гэдэг үг дээр ил давхар залгай бутрал нөхдөд нөхдөдөө бэхждэгвэ бэхжихэд гэдэг. За энэ дүрм бол яг хэвээрээ л байгаа гэсэн үг. Ерөөсөө дүрм огт өөрчлөгдөөгүй гэдэг нэг ойлголтыг та нар маань аавна. За 2018 онд монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь гарсан. Та нар мэдж байгаа тийм монгол хэлний тухай хууль батлагдсан. Монгол хэлний зөвлөл гэдэг байгууллага байгуулагдсан. За энэ ерөнхийлөгчийн дэрэгдэх ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй энэ зөвлөл байдаг монгол хэлний зөвлөл. Энэ монгол хэлний зөвлөлөөс монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь 2018 онд энэ толь бичгийг гаргасан. Энэ толь бичиг ном хэлбэрээрээ мөн аппликейшн хэлбэрээр гар утсан дээр за компьютерт энэ
толь бичгийг ашиглаж болох хуйцаар нээлттэйгээр ингэж тавьсан байгаа. Тэгэхээр одоо 1983 оны толь бичгийг баримтлахгүй бид хэд 2018 онд гарсан энэ Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь гэдэг энэ толь бичгийг баримтлана. За энэ 2018 оны журмалсан толь бичгийг ингээ хайгаад үзэхээр зэрэг компьютерт одоо багш ингэж хайж үзсэн байна. За тэгэхээр энэ дээр Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь хайх үгээ бичээрэй гараад ирнэ. Кабинет гэдэг үгээ бичлээ. Кабинет гэдэг үгээ бичгээр зэрэг нэр үгээ бичгээр зэрэг яаж юм T ялгалаар хувиргаад бичиж гараад ирдэг. Тэгэхэд манайхан кабинетийн гэдэг үг эм үгийн ийтэй бичиж идэг. Хуулийн дээр байж байгаа мөшгөх гэдэг үг байна. Мөшгөх гэдэг үг мөшгөх гэдэг ийтэй бичиж идэг. Тэгэхэд энэ журмалсан талаас хайгаал гаргаад ирэхээр мөрдөх мөшгөх гэдэг өөтэй байж байгаа. Тэгэхээр энэ толь бичгийг ашиглаж сурна гэдгийг 2 дугаарт өчиж авна. За 3-т нь Цэндийн дамдын сүрэн B Осор нарын 1983 оны Монгол үсгийн дүрмийн толь гэдэг түрүүний жижигхэн толь бичиг байсан. За 2018 онд гаргасан энэ журмалсан толь хоёрыг багш нь ковидын үед өөрийнхөө биеэр яг өөрийнхөө гараар хуудсыг эргүүлээд яг өөрөө яасан харьцуулж судалгаа хийж үтсэн. За тэгээ энэ яагаад судалгаа хийх болсон бэ гэхээр Монгол хэлний дүрм өөрчлөгдсөн, үгийг өөрөөр бичдэг болсон, 700-ийн жагсаалт гэдэг маш олон одоо үг хөтөлбөр хүмүүсийн яриатай холбоотойгоор энэ толийг хоёулангийн харьцуулж үзээд 20 хэдэн үг байгааг л гаргаж ирсэн. Ерөөсөө 1983 оны талиас 2018 оны тал дээр өөрчлөгдсөн энэ 27 үг гэж ихсаасан байна тийм үү. За энэ дотроос бас ингээд 26. За тэгээ ингээд маань гэдэг үг 1983 оны тал дээр байхгүй гэдэг ингээд үцхээр зэрэг энэ 20 хэдэн үг л байгаа. Өөр ямар ч үг өөрчлөгдөөгүй. Монгол хэлэнд бол маш олон толь бичиг гэдэг. Ижил үгийн толь, ойролцоо үгийн толь, хэлц үгийн толь, тайлбар толь. Монгол хэлний зөв бичих дүрмийн толь энэ хоёр толь л байгаа. Өөр толь байхгүй. За энэ улаанаар бичсэн 1983 оны толь бичигт байгаа үг 2018 оны толь бичигт байгаа нь хараар байгаа. Тэгэхээр энэ хараар байгаа энэ үгийг 2018 оныхоор одоо бичнэ гэсэн үг. Тэгэхээр авилга гэдэг үг байна. За яагаад өөрчлөлтсөн юм бэ? За авилга гэдэг үг бол авч болохгүй зүйлийг яасан. Авах боломжгүй одоо авах ёсгүй зүйлийг авцсан юм ийм авилга гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг авилга гэдэг бол авах гэдэг язгуураас үүсэлтэй. Авж байгаа шүү дээ, хүнээс аваад байгаа. Тэм учраас язгуур нь авь биш. Авах гэдэг үг. Тэгэхээр ав гэдэг язгууртай юм байна гэж үзээд монгол хэлний эрдэмтэд энэ хэдэн үгийг л өөрчилж өчгөр тогтсон. За тэгэхээр энэ хэдэн үгийг л та нар маань мэдчихэхэд болно. Тэгээд ер нь бол одоо үг өөрчлөгдөөгүй юм байна. 20 хэдэн үг л өөрчлөгдсөн, 700 үг өөрчлөгдөөгүй, дүрм өөрчлөгдөөгүй юм байна гэдгийг мэдж авна. За бичиг баримт боловсруулахдаа манайхан монгол хэлний дүрмийн алдаа шалгах гэх програм байгаа. Энэ програмыг ашиглаад сурчих юм бол бичиг баримтаа боловсруулахын явцдаа орууллаа, файлаар орууллаа. Алдаа шалгагч програм маань өөрөө засаад гаргаад ирж байна. Одоо энд ихэд 4 үг алдаатай байна. Улаанаар дагуур нь зурцсан ба шүү дээ. За тэгэхээр энэ алдаа шалгагч програмыг ашигласнараа та нарынхаа үг бүрийг толдоод тахгүй цаг хугацаа хэмнэх ийм боломжтой. Улаан дээр нь дарангуут л одоо яг зөв болсон бичлэг нь гараад ирдэг. За энийг манайхан ашигладаг баха. За дараагийнх нь монгол хэлний тайлбар толь гэдэг. За 1966 онд Яа цэвэл багшийн зохиосон энэ монгол хэлний их тайлбар толь гэсэн энэ 30 мянган толгой хөхд энэ толь бичгийг манай нэг хөхд одоо яг өөр Монголд энэ аппликейшн болгож оруулсан, цахимд оруулсан.
За энэ үгнээс та нар юу харах вэ гэхээр энийг одоо цахимаар гар утсан дээрээ тайлбар төлгээл тэнгүүд гараад ирнэ Монгол тойл гэдэг. Тэрийг гар утсан дээрээ суулгалаа. Эндээс та нар мэдхгүй үгээ харна гэсэн үг. За энэ тойл бичгнээс ерөөсөө үгийн утга харах нь монгол бичгээр хэрхэн яаж зөв бичдэг юм бэ гэдгийг харна гэсэн үг. Тэгэхээр зэгсэн гэдэг үг байна. Мэддэггүй. Нэг монгол хэлний үгийн сан ариун баялаг нэг үг гэхэд 2, 3, 4 утгатай, 5 утгатай байдаг. Тэгэхээр эндээс ерөөсөө үгийн утга харна монгол бичгээр зөв бичгийг л харна. Тэрнээс монгол хэлний зөв бичих дүрмийг харахгүй гэсэн үг гэдгийг анхаарна. За үндэсний бичиг бүгдээрээ сурж байгаа. Үндэсний бичиг гэсэн энэ аппликейшнийг татаж аваад үндэсний бичиг аппликейшнийг ашиглаад үндэсний бичигтэн 2025 гэсэн аппликейшнийг ашиглаад монгол бичгээр сайн сураарай. За одоо ингээд оршил дууссан зөв бичих дүрм рүүгээ орж ийн. Багшийнх нь зөв бичих дүрмийг багш нь бол одоо та нар том хүмүүс учраас томьёолоод 7, 9, гэх мэтлэнгээр тулгуур төхөөний аргаар заана. За 7 гэдэг нь бол монгол баавар буюу их шигт гээгүүлэгч. За зөв бичих дүрм маань та нарын урд өмнө мэдэж байсан. 1-ээс 3 дугаар ангитай, 1-ээс 5 дугаар ангитай бага ангийн чинь багш заасан юмнуудыг л багш нь тавтаж зааж байгаа. Тэгэхээр хичээлээ сайн сонсоод багш нь үнэхээр сайн багш байгаад маш сайн ойлгомжтой ойлгуулаад заасан бол та нарын мэддэг, зөв мэддэг юм байна. Мартцсан сандсан юм байвал сэргэн санаад бичиж тэмдэглэж аваарай. За 7 гэдэг бол монгол баавар их шигт гээгүүлэгчийг тэмдэглэнэ. Яагаад их шигт гээгүүлэгч гэж нэрлсэн бэ гэхээр өмнөө буюу хойноо заавал их шигтээ бичигддэг учраас их шигт гээгүүлэгч нэрлсэн. Их шигт гээгүүлэгч. 9 буюу цоожоос тушаачих гэдэг үгэнд орсон энэ заримдаг гээгүүлэгч байна. Заримдаг гээгүүлэгчийг заримдаа их шигтээ, заримдаа их шиггүй ордог учраас заримдаг гээгүүлэгч гэж нэрлсэн. За хэсгээр багш нь их шигийг тэмдэглээд явна. За монгол хэлний зөв бичих дүрмийг хураангуйлаад багцлах юм бол ерөөсөө л энэ тулгуур төхөөний аргаар. За энийг ингээд та нар маань аваад ийм юм биш дээ гэд. За энэ дээр 7 гэхээр зэрэг их шигт гээгүүлэгч тийм үү? Их шигт гээгүүлэгч дээр их шигт гээгүүлэгч иргэсэн залгуур залгах юм бол их шигж эргэлж. Тэгэхээр их шигт гээгүүлэгч өмнөө буюу хойноо заавал их шигтээ бичигдэнэ гэсэн дүрмээр их шигт гээгүүлэгч их шиггүйтгэд хүрэх юм бол балархаа их шиг гээхгүй гэсэн дүрм. За богино их шигээр төгсгөн дээр урт их шигээр гэсэн залгуур залгахаар эцсийн богино их шиг гээгдэн. Тэгэхгүй бол 3 их шигтэй болох гэдэг. За заримдаг гээгүүлэгч тийм үү 9 бол заримдгийн дараа заримдаг их шигтэй бичигдэнэ гэсэн дүрмтэй. Заримдгийн дараа заримдаг их шигтэй бичигдэнэ. Жишээлх юм бол нөхцөлийн гэдэг үг байна. Нөхцлөөр гэдэг үг байна. Х заримдаг, Ц заримдаг. Тэгэхээр балархаа их шигийг гээхгүй байх юм. За 7 дээр нэмэх нь 9. 7 дээр нэмэх нь 9. 79 гэсэн дүрм байгаа. За энэ болохоор их шигт гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч их шиггүй орж болно гэсэн дүрмтэй. Жишээлх юм бол орц, гарц, гарц гэх үгэн дээр гар гэдэг үгэн дээр зээ залгасан гарц, гарц гэдэг 79-ийн дүрмээр бичигдэж байгаа. За гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр үйл үгийн хээ дагавар залгахаар зэрэг өмнөө заавал их шигтэй бичигдэнэ. Гэх мэтлэнгээр энэ монгол хэлний дүрм бол ерөөсөө л ингээд багцлагдал энд багтчихж байгаа. За энийг яаж амархнаар ойлгох вэ гэхээр монгол хэлний үгийн төгсгөл ийм олон юм харуулахаар пөөх яасаа яаж ойлгоно гэдэг. Тэгэхээр ерөөсөө монгол хэлний үгийн төгсгөл бол 3 янз л байна. Ишгээр төгснө, сүү гэхэд ишгээр төгсөж. Тийм ээ? Тугал гэхээр гээгүүлэгчээр төгсөж. Хууль гэхээр зөөлний тэмдгээр төгсөж. Тэгэхээр их шиг гээгүүлэгч зөөлний тэмдэг гэсэн 3 янзын төгсгөлтэй л байна. 3 янзын төгсгөлтэй л байна. За залгуурын эхлэл бол 2 янз л байдаг. Энэ үгэн дээр нөхцөл дагавар залгахдаа тэр залгуурын эхлэл бол их шигээр юм уу эсвэл гээгүүлэгчээр гэсэн 2 янзаар л эхэлдэг. Өөр байхгүй. За гээгдэхгүй их шигийн дүрм гэж багцлсан байна. За энийг багш нь хойш нь тайлбарлаад явах учраас төр орхиод за одоо эндээс эхлээд тайлбарлаж явчих. Тэгэхээр эндээс та нар бичиж авах таа 1-р E7E гэдэг энэ багшийнхаа энийг бичиж авна. 1 гिचээд энэ гарчгийг бичиж авлаа 1 E7E гिचээ ганцхан жишээг нь л бичээд авчих.
Тэгээ багшаа тайлбарлаж яхад л анхаарлаа хандуулаад энэ чи юм учиртай юм биш үү гэдгийг л ойлгоод авчих. Бүгдийг бичиж авах шаардлага байхгүй. За ихшигт гээгүүлэгч өмнөө буюу хойноо ихшигтэй бичигдэнэ гэсэн үг. Ихшигт гээгүүлэгч өмнөө буюу хойноо ихшигтэй бичигдэнэ. Жишээлх юм бол самбарын гэдэг үг байна. Самбарын энэ А-г гээчих юм бол Б ихшиггүйт чинь. Ихшигт гэвэл өмнө хойноо ихшигтэй бичигдэх ёстой. Гэтэл энэ А-г яг гээж болохгүй. Тийм учраас гээгдэхгүй ихшигэн дүрмэнд хамаарат байгаа. Үйлдвэрийн Э гээх юм бол В ихшиггүйт чинь. Э гээх юм бол М ихшиггүйт чинь. За энэ дүрмийг зөрчих тохиолдол байна. Зөрчих тохиолдол нь хэлний угийн энийн араас заахын ялгалын Г шууд салхина. Хөвөн, хөвөнг, дүн, дүнг, галсан гэх. Тэрнээс галсныг гэхгүй байх юм шүү дээ, тийм ээ. Баашинг гэх. За 99 2-р дүрм болохоор 99 гэсэн юм байна, тийм үү? 99 гэдэг маань энэ заримдгийн дараа заримдаг. 99 гэх. За заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэнэ гэсэн дүрмээр нөхцөлийн гэсэн үг байна. Х заримдаг, Ц заримдаг. Үг гээж болохгүй. Эрсдлийн гэдэг үг байна. С заримдаг, Д заримдаг. Тэгэхээр энэ Э-г гээж болохгүй. Тэгэхээр манайхан эрсдлийн үнэлгээ гэдэг энэ Г-гээ биччихдэг. За үүсэж хөгжсөний гэдэг үг их байсан шүү дээ. Одоо нөө 100 жил болсон. Сумдууд аймагуд 100 жил үүсэж хөгжсөний гэдэг. Заримдаг эвлэгчээр төгссөн үгэн дээр жид залгадаг. Жид залгадаг. Үүсэж, нисэж, тусаж, хүсэж, бодож гэж залгах хэрэгтэй. За энэ дүрмийг зөрчих тохиолдол байна. Заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэнэ гэсэн энэ дүрмийг зөрчих тохиолдол нь эсхэгийн дараа орсон Т чи ихшиггүй бичигдэнэ гэсэн дүрмтэй. Эсхэгийн дараа орсон Т чи ихшиггүй бичигдэнэ. За гуравт нь оноос нэр. Оноос нэрийн балархай ихшиг гээгддэг. Жишээлх юм бол алтан булаг гэдэг бол оноос нэр байна. Оноос нэрийн балархай ихшиг гээгдэхгүй. Булгийн гэвэл ерийн нэр учраас гээгдчихэж байгаа. За ялгах ихшиг гээгдэхгүй. Ялгах ихшиг гэдэг маань хэлний угийн инээс хэлний үзүүрийн инийг ялгаад байгаа ихшиг ялгах ихшиг гэж хэлж байгаа. Сан гэвэл хэлний угийн, сан гэвэл хэлний үзүүрийн ин. Тэгэхээр хэлний угийн инээс хэлний үзүүрийн инийг ялгаад байгаа ихшгийг ялгах ихшиг гэж хэлж байгаа. Хэлний гигээс баг гэдэг. Хэлний г баг гэвэл хоолойн г. Тэгэхээр хэлний гигээс хоолойн г ялгаад байгаа ихшгийг ялгах ихшиг гэж хэлж байгаа. Тийм учраас чанарын, анарын, тугалын, дооглын, ань гэхэр зэрэг ерөөсөө яаж ийм гэхээр гээгдэхгүй байна. Гээгдэхгүй. Саналын гэдэг чинь. Тэгэхээр санал гэдгийн аа бол ялгах ихшиг учраас гээгдэхгүй байна. За үйл үгийн Х-гийн өмнөх ихшиг гээгдэхгүй. Тархан цаацтай гэдээ ойлгоход болно. Үйлт нэрийн Х гэдэг зарим нь бол үзчихсэн байна. Үйл үгийн Х, тодтгон холбохын Х гэдэг. Тэгээд ирээдүйн цагаар тодтгон холбох утгатай байхгүй. Явах, ирэх, болох, үзэх, арах. Үйл үгийн Х-гийн өмнөх шиг хизээд гээгдэхгүй. За чих гэдэг чинь. За энэ чих бол бүр мөсөн үйлдэх байдлын чих гэсэн дагавар байгаа. Илүү энийг чи авчих. За энийг чи ерөөсө хийчих. Гэхэр зэрэг энэ бүр мөсөн үйлдэх байдлын чихийн И заримдаа гээгдэд, заримдаа гээгдэхгүй байна. Энэ яагаад ингэдэг юм болоо гэд манай багш нар ч хүртэл мэдхгүй. Яах ёстой энэ юуны ёстой хэцүү дүрм шүү гэдэг. Энэ хэцүү дүрм биш, амархан. Хоёр л имийг анхаарна. Чихийн өмнө ямар үсэг байна гэдгийг харна. 7 юу 9 ихшиг үү гэдгийг л харна. Ямар төгсгөлтэй үн дагаад. За авчхаад гэхэд энд И гээгдсэн байж. Авчихыг гэхэд энэ И гээгдэг вэ. Тэгэхээр л хүмүүсийн толгой нэрхэж байна. Авчхаад тэгэхээр гээгдээд ижиж яагаад энэ дэр гээгдэх юм бэ? Тэгэхээр энэ чихийн өмнө 7 юу 9 гэдгийг харна. Нэгдүгээрт, хоёрдугаарт чихийн ард нэрийн нөхцөл үү, үйлийн нөхцөл үү гэдгийг харна. Үйлийн нөхцөл үү гэдэг.
За авчгаад гэвэл энэ үүлийн нөхцөл байгаа. Урьдчилан холбохын нөхцөлдүүлэн холбохын урьдчилахын гэсэн нөхцөл. За би үүнийг авчгаад дараа нь хий. За чи үүнийг бариад явчих. Тийм ээ? Чи үүнийг хийгээд яваарай. Урьдчилан холбохын нөхцөл байгаа. Тэгэхээр зэрэг энэ гэсэн нөхцөл үүлийн нөхцөл учраас чихээ гээгдсэн байна. Яагаад гээгдсэн гэхээр энэ дүрмээр 79-ийн дүрмээр 7-гийн дараа 9 ихшиггүй чигтэн. Ихшигтийн дараа орсон заримдаг ихшиггүй чигтэн гэсэн дүрмээр энэ ихшиггүй байж болно. Тийм учраас гээгдсэн. Энд гэтэл яагаад гээгдэг вэ? Тэгэхээр 7 байна. Ард талд нь нэрийн нөхцөл байгаа. Нэрийн нөхцөл байвал гээгдэхгүй гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр энэ чихийн ард байгаа энэ нэрийн нөхцөлийн байдлын дагаврын дараа нэрийн нөхцөл шууд ордоггүй. Энд үйл үгийн хээ давхар явж байна гэсэн үг. Тэгэхээр нэрийн нөхцөл ороход юм бол гээхгүй. Авчгаад гэхэд гээгдэж байгаа. Авчихад гэхэд гээгдэхгүй. Яагаад гэвэл Д гэдэг нь өхөршхийн Т ялгалын нөхцөл учраас гээгдэхгүй. За бодцоход гэж байна. Татчихад гээгдэггүй байна. Энэ ямар дүрмээр гээгдэг вэ гэхээр нөгөө заримдгийн дүрмээр. Заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэн гэсэн дүрмээр гээгдэхгүй байна. Бодцоход татчихад заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэн гэсэн дүрмээр. Тэгэхээр чихийн өмнө юмар гээгүүлэгч байна. Чихийн ард ямар нөхцөл байна гэдгийг харах нь байна. Ингээл болоо. За гээгдэх хишгийн дүрм 1-р тохиолдолд гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр урт хишгээр гисэн залгуур залгахад эцсийн гээгүүлэгч өмнөх балархай хишиг дүрмд харшлахгүй бол гээгдэнэ. Ийм дүрмтэй. Хавар гэдэг үг байна. Хавраас гээгдсэн. Намрын, хүүхдийн. За дүрмд харшлахгүй учраас үүрэггүй тохиолдолд энэ хэрвээ үүрэгтэй бол гээгдэхгүй. Нөгөө түрүүний хишигжүүлэх үүрэгтэй, зөөлрүүлэх үүрэгтэй, ялгах үүрэгтэй бол гээгдэхгүй. За дараагийн гээгдэх хишгийн дүрм нөгөө нөхдөд гэдэг үгч орж ирж байгаа. Гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр гээгүүлэгчээр гисэн залгуур залгахаар эцсийн гээгүүлэгч өмнөх хишиг гээгдэнэ. Гээгдээд энд их шиг жиргэлж байна. Нөхөд гэдэг үгэн дээр Д дагавар залгалаа. Энэ гээгдээд нөхдөд. За нөхдөд гэдэг үгэн дээр гэсэн залгуур залгалаа. Нэгэнт гээгдсэн их шиг дахиж сэргээхдэггүй гэсэн төрөний дүрмээр энэ сэргээхдэггүйгээр нөхдөдөө гэж ингэж залгаж байна. Бусдадаа, хүүхэддээ, сурагчддаа, төгсөгчддөө, эсэгчддээ, оролцогчддоо энэ дээр ажилчддаа гэхээр гарах ёстой. За гуравт нь богино их шигээр төгсгөн дээр урт хишгээр гисэн залгуур залгасан эцсийн богино их шиг гээгдсэн. Ботхыг аргаар гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр эцсийн богино их шиг гээгднэ. За дараагийн нэг чухал дүрм үйл үг үүсгэх ил дагаврын дүрм байна. Үйл үг үүсгэх ил дагаврын дүрм дээр нэгдүгээрт ихшигт гээгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх ил дагаврыг залгахад ихшгийг нь илийнх нь хойно бичнэ. Жишээлх юм бол баяр гэдэг нэр үг байна. Ил дагавар залгалаа үйл үг болох юм. Энэ үйл үг үүсгэх гэхээр энэ ил дагаврыг залгаал энэ нэр үг яаж нэг үйл үг болж байгаа. Баяр гэдэг нэр үг ил дагавар залгаснаар баярл гэсэн үйл үг болж байгаа. Ажил гэдэг үгэн дээр ил дагавар залгаснаар ажил гэдэг нэр үг маань ажил гэсэн үйл үг болж байгаа. Маллал гэдэг үйл үг болж байгаа. Мал гэдэг нэр үгэн дээр ил дагавар залгалаа маллал гэсэн үйл үг болж байгаа. Гуруулсан гэж. Одоо Unitel Innovation дээр байдаг. Гуруулсан холбоо, гуруулсан үйлчлэл гэдэг. Алдаатай бичсэн юм чинь. Тэг гуруулсан гэх юм тийм үү? Нэг шигт гээгүүлэгч учраас. За хоёрт нь заримдаг гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр үйл үг үүсгэх ил дагавар залгахаар хишгийг нь өмнө нь бичнэ. Илийнх нь өмнө бичнэ. Иргэнэ хүндлий төрөө дээдлий гэж. За манайхан дээдлий гэдэг дээдлий гэж чийдэг. Дээд гэдэг энэ дэ бол 9 үйл үг үүсгэх ил дагавар залгалаа хишгийг нь өмнө бичлээ. Дээдлий. Шүүмжлий, туслий гэсэн үг байна.
За зөрчих тохиолдол нь энд гарч ирж байна. За энэ зөрчих тохиолдол хэрвээ ил дагаврыг залгахад заримдаг гүйгүүлэгчийн өмнөх балархаа их шиг гээгдэхээр байвал ил дагаврын шаардагдах их шгийг ард нь хүчнэ. Ийм дүрмтэй. Ард нь хүчнэ гэсэн. Ил дагаврыг ард нь хүчнэ. За жишээлх юм бол холтсол, үрдсэл, залтсал, эцсэл, үндэсэл, гидсэл, хөдсөл гэдэг үг байна. Эсийн өмнөх их шиг гээгдэхээр бол тийм ээ хөдсөл гэж ингэ гээгдэхээр байгаа бол гээхгүйгээр яг нь ард нь хичвэнэ. За гээгдэхгүй бол өмнө нь хүчиж байгааг харж байгаа энэ дэр. Гэрээс гэдэг үг байна. Түрээс, хэрээс, хэрвас, шүрмэс, хагас гэдэг үг байна. Гээгдэхгүй. Энэ өг гэчмэл эм их шиг гүйтэж шít. А гэчмэл в их шиг гүйтэж нэг шигт гэвүүлэгч. Тэгэхээр зэрэг энэ дээр яаж ийнө вэхээр хшгийг нь өмнө нь хүчиж байгаа. Гээгдэхээр бол ард нь хүчнэ гэсэн тайлбартай. За энэ дээр нэмэлт тайлбар би авсан. Тэгэхээр нэмэлт тайлбар бол энэ хавтас үндэс хувцас гэдэг үгийн бүтцэд орсон тас дэсцэс гэдэг үеийн хшгийг гээхэд нийлцэг ярианы хилэнд Ц гэж дуудагдах тул үндэс эвдэрнэ гэж үзээд ийм гажил дүрм зохиосон юм лээ гэж. За энэ дээр нэг л алдаатай үг бай. Нөгөө түрүүний 2018 оны журмалсан тал дээр нэг л алдаа бий. Зурвсал гэдэг үгийг ингэ өчсөн байж. Зурвс гэдэг үг бол яг энэ шүрмэс хэрвс гэдэгтэй адилхан байх хэрэгтэй байхгүй. Гэтэл ингэ өчсөн байж байгаа. Зурвслаа гэж өчсөн байгаа дөрмийн тал дээр. За үйл үг үүсгэх ил дагаврын дүрм байна. Үйл үг үүсгэх ил дагаврын дүрмийн 3 дахь тохиолдол нь бол ихшгээр төгсөх юм бол шууд залгах. Хээ, хээл, тоол. Тэгэхээр манайхан энэ дээр давхар ил дагавар залгаад идэг. Тоо гэдэг чинь ихшгээр төгссөн ил дагавар залгалаа. Тоол гэж шууд залгах ёстой юмыг тоолол гэж хичээд идэг шүү. За БВС-ийг ялгаж хүчих дүрм. За энэ бол манайхны жинхэнэ нөгөө манайхан нэг юм юутай шүү дээ. Тойл хүчийг ашиглахгүйгээр ингээд нэг өөрийнхөө зөнгөөрөө ч юм уу эсвэл өөрийнхөө хилнийхаа бидийг шалгаад юм. Харааныхаа бидийг шалгаж байгаа. За энэ чинь зөв юм байна. Тэр дүрм яг энэ. Одоо хэлбэл гэдэг үг байна. Зөв дуудах зүй, зөв бичих зүй хоёр өөр асуудал. Яг одоо бичснээрээ багш гэдэг үгийг би одоо хэгээр дуудаж байгаа. Тэгэхэд энийг хэгээр дуудахгүйгээр багш гэдэг ивэл энэ буруу дуудаж ин гэсэн. Зөв дуудах зүйд харшилж ийна л гэсэн. Түүнтэй адилхан хэлбэл гэж ингэжсэн аа. Амаараа баахан хэлж үзчихсэн. Сүүлдээ бичиж үзнэ. Цаасан дээр сараачаад бичиж үзчихсэн аа. Энэ эвгүй харагдаад шүү. Энэ юу нь эвгүй. Энэ буруу юм байна. Энэ зөв. Энийг хаягтайхан харагдаад байна гэж харааныхаа бидийг шалгаад тавьчихдаг. Тэгэхээр эн чинь угаас тогтсон дүрмтэй. Номлов гэдэг үгийг л цээжилж байна. Ил, эм, эн, в гэсэн энэ дөрвөн гүйвэлгчээр төгссөн үгэнд нөхцөлдүүлэн холбохын, болцохын, балын дөрвөн зэрэг Б гэсэн асуух үгийг бичнэ гэсэн ийм дүрмтэй. За нэмбэл, авбал, олбол, хин, бэ. Энэ номлов гэдэг үгэнд орсон дөрвөн үсгнээс өөр үсгээр төгссөн байвал вал, в гэдэг. За вал, сахивал, идвэл, мөрдвөл гэх юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй. За энийг зөрүүд 6 гэж цээжлэнэ. Ж, иш, г, зөөлний тэмдэг и. За яагаад зөрүүд 6 гэж цээжилж байгаа юм гээд тэгэхээр зэрэг. Ж, иш, г, зөөлний тэмдэг игээр төгссөн эр үгэнд эм үгийн и бичнэ. Уулны эр үгэнд чи эр үгийн и бичих ёстой шүү дээ. Гэтэл энэ зөрүүд 6-аар төгссөн учраас эм үгийн и бичдэг юм дүрмтэй. Эм үгийн и бичдэг дүрмтэй. Тэгэхээр зэрэг зөрүүд 6 гэж цээжилж байгаа. За эдгээр үгсийн төгсгөлийг хар хамаг, ач,
сургууль, арх, жонш 4-6-гаар төгссөн байж байгаа. 4-6-гаар төссөн учраас эмүгийн ивчиж. За үүн дээр К бол Г-тэй адилхан. К бол Г-тэй адилхан гэж авч үзсэн. Хэлний Г-тэй адилхан. Хамаг гэдгийн Г-тэй адилхан, баг гэдгийн Г-тэй адилхан гэсэн үг шүү. Математик гэдэг үгний К. За дараалсан 3 гүйвэлэгчийн дүрэн байна. Ансиг, бортго, жинхэнэ, ганцэг гэх мэтлэг үгнүүд авсан байна тийм ээ. За энэ ямар дүрм юм бэ гэхээр зэрэг дараалан орсон 3 гүйвэлэгчийн 3 дахь гүйвэлэгч нь хэлний үзүүрийн энэ хоолойн г байвал өмнөө хойноо хишгтэй хүчнэ гэсэн юм дүрмтэй. Өмнөө хойноо хишгтэй хүчнэ. Ийм дүрмтэй. За тэгтэл манайхан алдаатай биччихдэг нь юун дээр гардаг вэхээр энэ үгнүүдээр гардаг. Мандна, бэлхэн, оршин, урсна, зөвхтөн, олтно гэдэг үгэн дээр. Гэтэл одоо энэ дүрмд хамаарахгүй үгэн дээр их шиг жирлээ бичдэг. Жишээлбэл ачаа ачна гэдэг. Ачна гэж бичих ёстой юм. Яг ачина гэж бичдэг. Аялна гэдэг үг дээр шууд бичих ёстой юм дээр айлана гэж бичдэг. Тэгэхээр энэ дараалсан 3 гүйвэлэгчийн дүрм гэдэг бол энэ 1-р гүйвэлэгч, Д 2-р гүйвэлэгч, энэ 3-р гүйвэлэгч. 3-р гүйвэлэгч нь хэлний үзүүрийн хоолойн г байвал өмнөө хойноо хишгтэй бичигдэнэ гэсэн ийм дүрмтэй. Энэ дүрмээр бичигдэнэ. За дээрх 2 тохиолдлоос бусад үгэнд балархай гişгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гүйвэлэгч дараалан орж болно гэсэн дүрмтэй. Дараалан орж болно. Жишээлбэл төрлөختний гэдэг үг байна. За нэг хууль дээр багш нь жишээ авсан байж байгаа. Төрлөختний гэдэг үг энэ. Жишээ авсан 4 гүйвэлэгч дараалан орж болно. Эрхтний гэдэг дараалан орж болно. 4 гүйвэлэгч дараалан орсон байна шүү дээ, тийм ээ. За эр үгэнд шийдэн хүсгийн я ёо гэсэн нөхцөл байдаг. Одоо биеэр төгсгөх нөхцөл. Дээр үед бол та нарт багшийн захирах хүсэх төлөв гэж заасан байна. Тэгэхээр биеэр төгсөхийн шийдэн хүсгийн я ёо гэсэн нөхцөлийг яаж залгах юм бэ? Тэгэхээр эр үгэнд я ёог залгана. Я ёог залгана. Гэхдээ монгол хэлний үсэг нь 35 үсгнээс аваа тэмдэглэдэггүй 2 тэмдэг үсэг байдаг. Тэр нь юу юм гэхээр зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг. Тэгэхээр энэ дээр яаж ийм вэхээр эр үгэнд я ёог залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлана. Ави, оли, ухти. Ийм үгэнд еэг залгана. Шийдэн хүснэ гэдэг маань одоо за энийг тэрэнд өгье. Амжилт хүсье. Өөрөө шийдээд хүсэж штэ. За өгье гэдэг чинь. Тэгвэл им үгэнд еэг залгахдаа зөөлний тэмдгээр тусгаарлана. Тэрнээс биш энэ өг гэдэг үг маань зөөлний тэмдгээр төгсдөг үг биш шүү. За ихшгээр төгсөн үг нь яадаг юм? Ихшиг болон зөөлний тэмдгээр төгсөн үгэнд я ёог залгахдаа шууд залгана. Саны, хичээ, олгоё, бай, хөгжөөй, барь, орхи, цохи. Шууд залгана. Саны, хичээ, шууд залгана. За таньда баяр хүргье гэнэ 3 өгчүүлдэг. Тэгэхээр 2 алдчихна да. Таньда гэдэг дээр яаж алддаг юм? Зөөлний тэмдэг хүчин. Танд баяр хүргье. Манайхан чи их бичих дуртай шүү дээ. Одоо сошиал дээр танд амжилт хүсье. Алдаатай бичиж чинь. 3 өчгтэй л 2-ын дээр нь алдаатай бичиж идэв. Тэгээ та гэдэг үгэн дээр өх оршихын тий алгалын д гэсэн нөхцөл залгаж. Тэгэхээр танд нөгөө багшид, номд, ээжид, аавд гэдэгт яг адилхан шүү дээ. Та гэдэг үгэн дээр д нөхцөл залгахаар докторгүй энэ гарч ирээд танд гэж болж. Хүргий гэдэг үг маань хүрг гэдэг үгэн дээр ямар алдаа гаргадаг вэ манайхан мэднэ тийм ээ.
зөөлний тэмдэг бичиж идэг. Зөөлний тэмдэг бичиж идэг. Тэгээд хүрэг гэдэг үгэн дээр гэдэг үг маань гэсэн хишгээр төгсөж байгаа. Тийм учраас шууд залах. За ингээд ерөнхийдөө зөв бичих дүрм маань ингээд дуусж байгаа. Найруулгын одоо хилцээний найруулгын хувьд яадаг вэ гэхээр одоо энийг багш нэн дээр тайлбарлаад өгчээ. Манайхан илт эгд гэсэн дагаврыг их хэрэгэлдэг. Буруу хэрэглэхтэй. За ингээд найруулга дээр хар. Хэрв дүрм зөрчвөл жолооч нар 10 онооноос хасалт хийх юм. 10 оноо асуулна л гэхэд болно шүү дээ. Эсвэл жолооч нарын 10 оноог хасна. Манайхан яадаг вэхээр ажил төрлийн золголт боллоо. Ажил хаялт боллоо. Илтгээд дагавар өгөөд үйлийг нэршүүлээд идэг. Тэгэхээр энэ дээр хаях гэдэг үг байна. Ажил хаяна. Золгоно. Хамт олноороо зугаална гэхээр та нар зугаалалт хийн гэх үгүй шүү дээ, тийм ээ? Яг түүнтэй адилхан. Өвдөлт өгнө. Гэрээд байгаа шүү дээ. Нийлүүлэлт хийн, нийлүүлнэ. Доргино, туурна, бүрдүүлнэ, хянана гэхэд хяналт тавьж ажиллана л гэдээ яриад байдаг. Хайна, дамжуулна, дамжуулалт гүйцэтгэх гэх мэт. Ийм олон жишээг жагсааж байна. За харин одоо монгол хэлэнд бол ялалт, амжилт, ололт, дүгнэлт, уулзалт гэдэг оновчтой үүссэн нэр өгөл цөөнгүй байгаа. Тэгэхээр тариалан услалт, төрөлтийг бүртгэх тийм ээ? Зүй бус нэр өгөөсгээд байгаа. Илт гэсэн дагавраар. За дараагийн нэг алтаа. Суралцагчид, суралцагсад гэдэг. Ажиллагчид, ажилчид, ажиллагсад хоёрыг ялгадаггүй. Тэрүүгээс болоод маш том одоо ийм журам дээр ингээ ажиллагсад гэдээ оролцсон байхад маш том алдаа гарна шүү дээ. Ажиллагсад гэдэг бол ажиллаж байгаа болоод ажиллаж байсан хүмүүсийг хэлдэг. Өнгөрсөн цагт хам олноор хэлдэг дагавар байхгүй гэсэн. Тэгэхээр ажиллаж байсан хүмүүс одоо хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлт авах, тийм ээ? Одоо цалингийн цалингаа хөнгөл юу яах юм уу? Тэтгэмж авах юм уу, тийм юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг төлбөрөөс чөлөөлөх юм уу? Тийм юм болоод шүү. Тэгэхээр зэрэг ажиллагсад, ажилчид гэдгийнхээ утгыг суралцагчид, суралцагсад гэдгийнхээ утгыг маш сайн ойлгож одоо оруулах нь чухал. За дараагийн нэг чухал асуудал тооны зохицолтой холбогдох зарим алдаанууд гардаг. Жишээлх юм бол 10 орчим оюутнууд гэдэг. Олон тооны дагавар одоо энэ тодорхой болон тодорхойгүй тооны тодтголтой жинхэнээр бол олон тооны дагавраар хэлбэрчдэггүй. 10 гэдсэн чинь угаасаа л олныг л тэгж штт. Тэгэхэд 10 орчим оюутан гэх нь л зүйтэй. Тэгэхээр манайх 1000 гаруй ажилчидтай гэдээ яриад байдаг. 1000 гаруй ажилчин. Олон хүмүүс сугларчээ гин. Олон хүн гин. Олон гэдэг нь олныг хэлтгээд байгаа учраас. Зарим асуудлууд хэсэг хүүхдүүд, газрын хүмүүс гэдэг энэ алдаа байдаг. Манайх их ярьдаг шүү. За дагаврын найруулгын ялгамжийг мэдхгүйгээс болоод алдаа гардаг. За энэ бүр маш их одоо сүүлийн үед бүр одоо энэ баг зөв юм шиг ингээд хүмүүст хэрэглэгдээд ирэхээр хүмүүс угаасаа ингэдэг. Угаасаа дүрм ийм байсан. Гэх мэтлэнгээр буруу ойлголт, алдаатай ташаа ойлголт өгч шít. Тэгэхээр монголчууд эрт дээр үеэсээ эхлээд бүхэл бүтэн арт түмэн, үндэстэн, угсаатныг нэрлэхдээ чууд, ууд гэсэн дагаврыг хэрэглэдэг. Жишээлх юм бол орсууд, америкууд, тийм ээ? Монголчууд, хятадууд,
гэх мэтлэнгээр нэрлэдэг. Харин энэ улс орны дотор байгаа оршин суугчид буюу нутаг нугийнхныг олон тоонд хамаатуулан нэрлэхдээ хотынхан, манай нутгийнхан, булганыхан, сайн ноёныхан гих мэтээр ханхан гэсэн ийм арай бэсрэг тоо хэмжээг илэрхийлсэн хамаатуулах дагаврыг хэрэгжилж ирсэн боломжтой. Гэтэл энэ ялгамжийг мэдхгүйгээс буруу хэрэгжилж байна. Манай Баянголчууд, манай өвөр хангаачууд, манай сэлэнгичүүд дандаа буруу хэрэгжилж байна. Сэлэнгийнхэн гэж хэлчих ёстой юм дээр яаж юм сэлэнгичүүд гэж хэлдэг. Энэ бас алдаатай. За тооны бүтээврийг дараах тохиолдолд хэрэглэдэггүй гэдгийг санаж авах хэрэгтэй. Илэс, цас, ус тоолж болдгүй зүйл. Англи хэлэн дээр ярьдаг ш нь тоологддог, тоологддоггүй нэр үгэнд ямар артикл хэрэглэх вэ? Ялгац гişүүн гэж заадаг штэ тий. N гэдэг артикл хэрэглэнэ гэдэг шиг тоолж болохгүй зүйл 1 2 3 4 5 6 гэдээ тоолж болохгүй эд зүйлд бол олон тооны дагавар монголчууд хэрэглэдэггүй. 1 элс 2 шороо гэх биш. За хос эрхтний нэрэн дээр олон тооны дагавар хэрэглэхгүй. Миний нүднүүд өвдөд байна гэхгүй шүү дээ. Нүд өвдөн 2 байд, хосоор байд, гар, хөл. За ертөнцид цор ганц байдаг юм дээр. Нар, дэлхий. Нар бол сар, дэлхий ганц л байна. Хийсвэр ухагдхуун сэтгэл, хайр, гуниг гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй. Энэ хийсвэр ухагдхуун илэрхийлсэн нэр үгэнд олон тооны дагавар хэрэглэхгүй. За оноос нь нэр. Оноос нь нэр болоод юмын нэр сэлтэд хэрэгдэхгүй. Жишээлх юм Лалтайн бүргэд. Лалтайн бүргдүүд гэдэг байгаа шүү дээ. Олон тоон нэр байж. Лалтайн бүргэд. За тэгэхэд олонний утгатай тодгол бүхий үг түрүүн хэлсэн тийм ээ. Олон хүн гин, олон хүмүүс гэхгүй. Харилцан үйлдэх хэвийн илт гэсэн бүтээвэр бүхий үйл үгийн холбогдох нэр үгэн дээр олон тооны дагавар залгахгүй. Жишээлбэл бүх барилтанд морь уралдана. Тэрнээс биш бүхжүүд барилдаж гин. Морьд уралдаж гин гэж хэлэхгүй байх нь. Жинхэнэ нэрийн тооны айтай холбогдох хэлцээ найруулгын хэм хэмжээ зөрчсөн тохиолдлууд энэ дээр ярьж болно. За дараа нь авьяас, томьёо, гавья, сумья, адья, товья гэдэг үг байна. За харья гэдэг үг та нарын хуулийн дээр маш их гарч ирж байгаа. Эдгээр үгс 27 үгэнд байхгүй байгаа шүү дээ. Байхгүй байгаа. Тэгэхээр угаасаа л зөөлний тэмдгээр бичдэг байсан. Зөөлний тэмдгээр. Тэгэхээр манайхан ингээл гавья гэж бичгэр. Яана одоо адья гэд миний нэрийг хатуугийн тэмдэгтээ бичсэн шүү дээ. Хизээ юм болцсон юм бэ гэдэг. Тэгтэл энэ яах нь вэ? Угаасаа л зөөлний тэмдэгтээ байсан. Харин энэ юун дээр хатуугийн тэмдэгтээ одоо хүний нэрийг бичсэн болвол одоо яах вэ? Одоо хүний нэрийг солихоор нөгөө хамаг бичиг баримт нь яаш тэ өөрчлөгдөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг толгой ачиж. За очи сонсъё гэдгийг манайхан буруу хичээдэг. Сонсъё гэдгийг манайхан буруу хичээж штэ. Сонсъё гэхээр сонс гэдэг үг маань эсээр төгсөж явуулна. Тэгэхээр сонсоё гэж хичээдэг. Сонсоё. Иесус чинь эсээр төгсөөд байна уу? Оогоор төгсөөд байна уу? Тийм ээ. Сонс гэдэг үг маань. Очи гэхээр зэрэг бүр хоёр итэй бичиж байгаа одоо нэг сүүлийн хүүхдүүд хоёр ит очи гэдэг. Одоо фэйсбүүкийн нөгөө чат юу гэдгийг галгаар бичсээр байгаа даа тийм хэлсэн юм хаашин тийм болчих дүрмээ мэдхгүй. За энэ зөв бичих дүрм байна. За зөв бичих дүрмээс асуух юм байна уу хүүхдүүдээ? Энэ нэг эргэлзээтэй юм байх юм. Энэ юу гэсэн үг юм бэ? Гэсэн юм байна уу?
Асуух юм байхгүй л дараагийнхаа. Алхам руу шилжлээ манайхаа. За найруулгын алдаа. За найруулгын алдаар орё хэдүүлээ. Найруулгын алдааг харна. За найруулгын алдааг ойлгоод авчихаар зэрэг манайхаа яах вэ гэхээр юу яадаг болчихно. Найруулгын алдаатай зүйл бичгээс зайлсхийдэг болчихно. За зөв бичих дүрмээс асуух зүйл байхгүй юу? Байна уу? Байхгүй юу? Хэлээрээ. Байна уу? Бимсүрэн. Асуух зүйл байхгүй юу? Бүр та нар чи бүр нам дуугаа байгаад харч бид багш над ганцаараа яриад байгаа юм л гэж. За дэлгээс шеэрлэгдсэн харагдаж байна найруулгын алдаа гэд. За найруулгын алдаа. Найруулгын алдаа, найруулгын бус алдаа гэж хоёр ангилдаг найруулгын алдааг. За найруулгын алдаа дээр үг буруу сонгосон, үг илүүцсэн, үг дутсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг давтсан, өнгө аяс гачсан гэх мэтлэнгээр алдаа ордог бол найруулгын бус алдаан дээр баримтын алдаа, учир зүйн алдаа, хэл зүйн алдаа, гоо зүйн алдаа гэх мэтлэнгээр алдаа орж байгаа. За үг буруу сонгосон алдаа юу вэ гэхээр найруулгын бичгтээ хэд чамирхах нь их хэлээ мохоох нэгэн шалтгаан болж хэд чамирхснаас үг буруу сонгох алдаа гарч ирдэг. За үг давтах болохоор хэлний ямар нэгэн үүрэг зорилгогүй нэг төрлийн үгийг эсвэл ижил язгууртай нэг язгууртай үгийг маш олон удаа давтахыг найруулгын үг давтсан алдаанд тооцно. За онц шаардлагагүй үгсийг хэрэглэснээс найруулга сунжруу, нуршуу, ойлгомжгүй болохыг үг илүүцсэн алдаа гэж. Үг дутсан алдаа гэдэг маань тухайн сэдэвт зайлшгүй байх ёстой үг тодтголыг хэрэглээгүйгээс өгүүлж байгаа зүйл тодорхой бус ойлгомжгүй болохыг үг дутсан алдаа гэж. За үг буруу хэлбэржүүлсэн алдаа гэдэг маань нэг үгийн дараа ямар ч хамаагүй үг барилж болохгүй адил нэг дагавар нөхцөлийн дараа бусад дагавар нөхцөлийг хамаагүй залгаж болохгүй. Монгол хэл маань залгамал хэлж гэсэн хэдий бас яах нь тухайн язгуур үндэс үг нь ямар дагавар нөхцөлийг залгах вэ гэдгийг
бодох хэрэгтэй. За энэ үгэнд нөхцөл дагаврыг буруу залгаснаас үүдээд ийм алдаа үүсэж байгаа. За үг буруу сонгосон алдааны жишээ хэдүүлээ харъя. За зарим дэлгүүр хямдрал гэж хүн төрөлхтнийг хуурдаг гэсэн өгүүлбэр байна. Тэгээ хүн төрлөختөн гэдэг бол өргөн утгатай үг. Хүн болж төрсэн бүх хүмүүсийг хэлнэ, тийм ээ. Гэтэл энэ дээр зарим дэлгүүр хямдрал гэж үйлчлүүлэгчийг хуурдаг гэх юм бол оновчтой болчихж байгаа. Оновчтой болчихж байгаа. За жишээлх юм бол замд цонхоо нээхэд ногооны үнэр сэнхийж тал нутаг өвсөөр хучигдан ногоорсныг харахад ядаргаа тайлагдах шиг болж бие сулрна. За сулрна гэсэн үгийг оновчгоо сонгосон. Ядаргаа тайлагдаж бие сулрна гэж. Бие сэргэх юм уу эсвэл сулрах юм уу, тийм ээ? Сулрах юм бол улам ядарч чинь гэсэн утгатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж найруулгын үг буруу сонгосон юм алдаа байна. За үг давтсан алдаа бол улсын хурлыг 4 жилийн хугацаатай сонгодог. Улсын хурал 76 гишүүнтэй. Улсын хурлын гишүүд туслахтай байдаг гэсэн өгүүлбэрт улсын хурал гэсэн нэг үгийг шаардлагагүй маш олон давтсан байна. Тийм үү? 3 давтсан ба шүү дээ. Тэгэхээр зэрэг улсын хурлыг 4 жилийн хугацаатай сонгодог бөгөөд 76 гишүүнтэй тэдгээр нь туслахтай байдаг гэвэл илүү оновчтой болчих. Тэгэхээр үг давтна гэдэг маань нэг үгийг, нэг язгууртай үгийг маш олон давтсан. За дараагийн жишээг харна. Их сургуульд орох нь амьдралын маань зорилго минь байсан гэсэн өгүүлбэрт минь маань энэ гэсэн хамаатуулах нөхцөлийг давтснаас үг давтсан алдаа үүссэн. Их сургуульд орох бол амьдралын зорилго минь байсан гэвэл илүү төгс найруулгатай болчих. За үг илүүцсэн алдаан дээр болохоор 1 жилийн хугацаанд Япон улсад хэлний мэдлэгээ дээшлүүлэн сайжруулах хүмүүсийг бүртгэж байна гэсэн өгүүлбэрт энэ хугацаанд улсад дээшлүүлэх. Энэ онц шаардлагагүй нуршиж үг илүүдүүлсэн. 1 жилд Японд хэлний мэдлэг дээшлүүлэх хүмүүс бүртгэж байна. Ингээл хангалттай ойлгомжтой болж. Уг шүүх хуралд түүний эхнэр цэцэгмаа дуудагдсан бөгөөд түүнийг 20 гаруй хүний мөнгө завшиж зочид буудал авсан хөдөлмөрийн хууль зөрчсөн хэрэгээр шүүхэд дуудаад байгаа гэж. Тэгэхээр энийг яаж засах вэ гэхээр доор нь өгшин зассан байна, тийм үү? Уг шүүх хурал түүний эхнэр цэцэгмааг дуудсан бөгөөд 20 гаруй хүний мөнгө завшиж зочид буудал авсан хөдөлмөрийн хууль зөрчсөн хэрэгт холбож байгаа гэж ингэж найруулах нь байна. За үг дутсан алдаан дээр ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгшээсэн гэсэн өгүүлбэр байна. За одоо сүүлийн үеийн сошиал одоо сэтгүүл юу гэдгийг сайтуудын мэдээ, телевизийн доотлын мэдээ маш их алдаатай. Зөв бичих дүрмийн болоод найруулгын маш их алдаатай. За энэ дээр яаж засах ёстой юм гэхээр зэрэг ерөнхий сайдыг ямар уяагаар зочлсон? Хурдан морины уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгшээсэн гэж байна. Тэгэхээр уяагаар зочлох нь ямар уяагаар зочлох юм, тийм ээ? За Чингисийн замыг хурдлуулахад төр анхаарал тавина гэсэн өгүүлбэрт байна. Мөн л одоо үг дутсан найруулга алдаа гаргасан. Албан ёсны харилцаанд бол Чингисийн зам биш, Чингисийн гудамж гэдэг байдаг ш, тийм ээ? Амар санаагийн гудамж, Чингисийн гудамж, Сөүлийн гудамж гэдэг үстэй. Тэгэхээр зэрэг Чингисийн гудамжны замын ажлыг хэрчимжүүлэхэд төр анхаарна гэх юм бол илүү төгс найруулгатай болж чадж байгаа юм. За үг буруу хэлбэржүүлсэн алдаа болохоор тодорхой болон тодорхойгүй тооны тодголтой жинхэнэ нэр олон тооны дагавраар хэлбэрчихгүй гэсэн энэ одоо дүрмийг зөрчсөн алдаа. Ам болон бичгийн хэлэнд маш их байна. Дөрөв багш нь тайлбарласан, тийм ээ? 10 орчим оюутнууд гэхгүй 10 орчим оюутан, олон хүмүүс гэж ярихгүй олон хүн. Зарим асуудлууд гэхгүй зарим асуудал гэх мэтлэнгээр ярих нь үг буруу хэлбэржүүлж болохгүй байх нь байна. За нэг үндэстэй биеийн төлөөний нэр чи, та гэсэн хамаатуулах нөхцөлийг чин тань гэсэн нэг өгүүлбэрт энэ нөхцөлийг нэг өгүүлбэрт тавтахгүй байх хэрэгтэй. Жишээлх юм бол таны бие лагшинт нь тунгалгуу гэж. Тэгэхээр тань гэд тавтсан байна. Чиний хичээл ном чинь сайн уу? Тэгэхээр
Таны бие лагшин тунгалгүй гэхэд л болоо. Энэ хүндэтгэлийн найруулгаар асуугаад байна шүү дээ, тийм ээ? Чиний хичээл ном сайн уу? Бие лагшин тунгалагтана бие лагшинт нь тунгалгүй гэж асууж болно. Тэгэхээр тань гэдэг үгийг давхар хэрэглэхгүй байх нэ. Бусдаар үйлдвэрлэх хэвийн найруулгад үйл гэсэн дагаврыг шаардлагагүйгээр тавтай хэрэглэх алдаа их байж идэг. Жишээлх юм бол сурагчдаар санал ширээ зөөлгүй гэл болно шүү дээ. Би л усан багшаар монгол хэл заалгуулж байна. Заалгаж байна л гэж болоо. Би дүүгээр цамцаа таалгуулсан гэх мэтлэнгээр алдаатай өччихдэг. За найруулгын бус алдаа бол та нар дээр гарч ирж байна. Тухайн юмс үзэгдэл баримтын талаар мэдэхгүй тоймт төдий төсөөлтөй байсан эсвэл гүйцэд авлаагүйгээс болж баримтын алдаа гаргадаг. За баримтын алдаа гэдэг маань баримт эсэлтээр алдаа гарч ш. Зэг, даслал, үг, хүсэг, тоо баримт гэсэн ийм баримтанд эдгээр зүйлс орж байгаа. Жишээлх юм бол Бээжингийн Олимпийн галт бамбарыг 14,663 хүн хамгаалан дагна. Үүнээс аж үйлдвэр бизнесийн тэд гэд баахан тоо тавцсан байна тийм үү? Нийт 9 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 12 медаль зүүж багийн дүнгээр тэргүүн барьсан. Таслал орхигдсон учраас энэ баримтын алдаа болж байгаа. За учир зүйн алдаан дээр сэтгхүүн хууль учир шалтгааны хэм хэмжээг зөрчсөний улмаас үүссэн алдааг учир зүйн алдаа гэдэг. Жишээлх юм бол адилтгахлын хууль байна. Адилтгаж болохгүй зүйлийг адилтгах нь. Үүсгэлийн хууль байна. Нэг нь буруу байх ёстой тийм үү? Тэр энэ бол хүмүүс эргэлзээ төрүүлдэг. Жишээлх юм бол нийслэлээс хуруу хүрэх зайд орших Батсанбөр суманд очиход маш хол байлаа. Хуруу хүрэх зай гэдэг бол маш ойрхон нэг хэл. Гэтэл яаж ийн вэ? Маш хол байлаа гэдэг байна шүү дээ. Хуруу хүрэх зайд орших. Батсанбөр сум нь бол хуруу хүрэх зайд оршиж. Тэгсэн мөртөө маш хол байлаа гэдэг нь учир зүйн алдаа болчихж. За мал дээр өссөн хүүхэд болохоор багадаа мориод сурсан юм. Ямар сайндаа л морио шилгээхэд унчих үйдээ гэж. Би сайн унж сурсан юм бол морио шилгээхэд унах уу? За хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ үү гэдэг. Телевизийн зарлал. Хаалттай юм бэл хүн өргөнөөр ирж үзэх боломжгүй шүү дээ. Тийм ээ? Хаалттай бол хэдхэн хүний хүрээнд л болно шүү дээ. Тэс хаалттай юмыг хүмүүс өргөнөөр ирж үзэхгүй. За дараагийнх нь хилцэн алдаа байна. За манайхаа энэ хилцэн алдаан дээр за монгол хэлний үг бүтээх үгийн хэлбэржилт хилцэн дүрмийн хэм хэмжээг зөрчсөний улмаас үүссэн алдааг хилцэн алдаа. За үүнд хилцэн алдаа гэхээр зэрэг зөв бичих дүрмийн алдааг тооцохгүй. Зөв бичих дүрмийн алдаатай хойлж болохгүй гэсэн үг. За сэтгүүлч нар сонирхолтой асуулт асуусан нь хурлын уур амьсгалыг идэвхжүүлэх. Сэтгүүлч нар гэх үү? Сэтгүүлчид гэх үү? За тэрийг бодох хэрэгтэй. Сэтгүүлчид тийм ээ. За гоо зүйн алдаа бол хит чамирхах, хит боловтуулах гэсэн хоёр үндсэн зүйлээс гоо зүйн алдаа үүсдэг. Тийм учраас жишээ татсан байж. Эдгээр сайхан бүсгүйчүүдийг анхаарахад намрын хагдарч буй алаг цэцгэс мэт санагдсныг нуух юм. Сайхан хүн харчихаар намрын хагдарч буй цэцэг шиг харагдах уу? Харагдахгүй шүү дээ, тийм ээ? Тэрийг бодох хэрэгтэй. Хит боловтуулах.
хит чамирхах. Жишээлх юм л дээр нь муу дээр муухай дээр болцсон гихчээр ажил үүргээ гүйцэтгэхээр явсан олон хүний амь эрсэдсэн залгүй явдал болж. За энэ дээр жагсаа гэдэг үгийг хөтөлбөр очсон мэт тийм ээ. Энэ өгүүлбэрт оновчгүй зөвлөл иргэлсэн. Ямар утга гаргах гэж байгаа ойлгомжгүй. За ийм найруулгын алдаанууд байдаг. Найруулгын алдаанууд байдаг. За хуулинд. За 10 минут завсарлаад орё. Багш нь хоолоогоо жоохон амраахгүй. Хоолой. Тэрхий